Алтан дэрво гангануурын мэргэс алтай тамбогдын амгалан цагаан тэргүүн хүртэл хөөхөт айгын сүр хүчит уулсаас үлэмжийн чанар ишгэлсэн үзэмж төгс гой хүртэл өндөл зүйлэн мэлтэл зүйлсээр бадарч багтах уярч хайлах амьдралд учир ёроолтой их шиг нэмсээр тэр тайзнаа ирлээ. Ээжийн сэтгэл шиг цагаахан зон болондоо мэхийн ёсолхоор тэнгэрлэг монголчуудынхан тэвэрт багтаж тэнэн сэтгэлд нь үнсүүл жаргадуулахаар тэр тайзнаа ирлээ. Монгол улсын гавьяад жүжигчин Самандын Жавхлан. Амархан сайн байцгаана уу ахын дүүсээ. Үнэн болгогч хэмээх туулаа жил ингээд шувтарч байх шиг байна. Үнэн болгогч хэмээх туулаа жилд бид бүхэн маш олон үннийг дараалуулан харлаа. Асар олон зүйлүүдийг харж байгаа, ажиглаж байгаа. Маш олон хүмүүсийн үнэн нүүр царай энэ туулаа жилд танигдсан. Үннээр бол үхэр тэргээр туулаа гүйцэнэ гэдгээ. Үхэр жилээс эхэлсэн энэ олон үйл зүйлүүд өнөөдөр энэ туулаа жилд бол үнэн болгогч хэмээгчээр тод илэрхийлэгдэж гарлаа. Энэ бүх зүйлүүдийг Самандын Жавхлан хүүчин дэндүү их сайн мэдэж анзаарч энэ бүх зүйлүүдийг баримтжуулж маш их дотроо одоо Монгол төмнийхээ адилаар бүх зүйлүүдийг харж байгаа. Тийм болохоор энэ үнэн болгосон энэ жилд миний хийсэн аавын маань зохиол Дулаахан намар шүлгээр бүтээсэн Дулаахан намар тоглолт маань бол энэ намрыг бас өрөөж бэлэгдэж ингэж хийгдлээ. За тэгээд биднэрт бас энэ өнгөрсөн онд бол хэцүү, маш одоо бухимдмаар, зовмоор, өрөвдмөр, инэрмээр, гутармаар, гунимаар маш л олон амьдралын зүйлүүд харагдлаа. Энэ зүйлүүдийг бид бүхэн бол хараад гониглаад сууж хизээч болохгүй. Харин өрөөж сайхан дуу хуураа өргөж, дуу хуур гэдэг бол үргэлж өрөөл дэвсчээдэг. Тийм учраас монголчуудыг дууч төмөө олон гэдэг. Ингээд аавынхаа энэ Дулаахан намар дууны шүлгээр бүтсэн Дулаахан намар тоглолтоо та бүхэндээ толиулж байна. Монгол төмөн сар шиндээ сайхан шилж таалан болгооцгаано. Өмөрцөн дэлгэн шураахаа эрен агсан салихт огтоо үлэндээ гуродын донд үлгэрийн хүлэгээр нисэж зүүдлээ. Автайга хамт өдсөн тэр намраа намраа сайхан намраас Дулаахан Дугаар жарны үзэгслэн хэмээх туулаа жилийн намрын дунд сарын 16 Дулаахан байна уу? Самандын Жавхлан нийт Монгол төмөндөө Дулаахан намрыг бэлгэлж байна. Хүлээн авна уу? Ялала үнээр сайхан намар болж байна. Халуун дулаан сэтгэлтэй Монгол төмөн тааландаа Самандын Жавхлан Дулаахан намрыг инхүү бэлгэлж байна. Өндөр үдэ өргөн зон олон монголчууд та бүхэнд бэлгэж байна.
тоглон сууж хаалан дуулцгаано хүрээ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэгийн шүлэг урлагийн авиац зүтгэлтэн хүчмийн зохиолч тогтохын сэр одын хөгжим насан багын дурсамж хамаг Монгол төслийн санаачлагч удирдагч улсын авиац жүжигчин Оросын холбооны улсын Дуваа улсын авиац жүжигчин Самундын Жокулаа Бидэгийн цэнхэр тоороо зэрэглээд үсэн жигүүр дэвсээ Холбоо хоёор нуурын цайдан хонин дунд бууж явгадахаа Насан багтаа надад өссөн нутгийн чамаага уян сандаа Сүрхэнд бонгодох шуудынута зэгст нууранда бирдээ Ургавсдах цагаан замда хормой дүүрэн тоглоом түгээ Хөрхөн гартаа чулуу хөдөргөн хүнээс татгснодохлоо Насан багтаа надад өссөн нутгийн чамаага уян сандаа Сүрхэнд бонгонох шуудынута зэгст нууранда бирдээ Амархан сангацган махан үсэй Сайхан амарцгаано эхэндээ ингээд насан багын дурсамж дээр чи ингээд жишээлбэл ингээд нэг яг дөнгөж гарч ирж байгаа за дулаахан намар ингээд явцсан. Дөнгөж гарч ирж байгаа хүний хувьд яадаг вөхөр юм чи хоолоо бас сэрээгүй байгаа тоххой. Тэгээд ер нь ерөнхийдөө хүмүүстэйгээ ингээд нэг юм яг нэг юм эрчим хүчний төвшөнд яг тэр нэг юм нэг том бөмбөлгөн дотор осчих гэсэн нэг тийм нэг 3 дууны үечин лин явж байгаа байхгүй. Тэгэл насан багын дурсамж дээр ингээд хөгжмийн төр ах яасан ч гоё шинжилээд хийсэн. Сүрхэнд бонгонох шуудынута зэгст нууранда бирдээ Насан багтаа надад өссөн нутгийн чамаага уян сандаа Сүрхэнд бонгонох шуудынута зэгст нууранда бирдээ Зэгст нууранда бирдээ Цэнгэлдэх хүрээдэндээ бирдээ Соёлын тэргүүний ажилтан Хүрлбаатрын Саянбийн үг Монгол улсын урлагийн авиац зүтгэлтэн Туванжвийн Найданжвийн ая амьдрал жүжигийн дуу Монгол улсын авиац жүжигчин Самундын Жокулаа Хүнээчдэн ирэхлсэн хүсэхгүй тавлана Хүний та явсан гээд хүлгийн жолоо татсан бэ
манай хүний хувьд бол бас жоохон заримдаа нөгөө уран бүтээлийн олон өнгийг дуулдаг хүн учраас тэдгээрийг бас мэдрэх шаардлагатай. Тэгээ өөрийнх нь амьдралч бас тийм дардан байгаагүй. Тийм учраас бас энэ дуу хуурыг олон түгээхэд бас тэр мэдрэмж бас илүү бусдаас байдаг баха гэж би хувьдаа боддог. Амьдрал минь чи аялгууд дохорне хатуу цодинте орчдон гаргадахё Амьдралд үг чи би өөртөө зориулаад дуулчих шиг санагдсан шүү. Тэг амьдрал яг тэр нөгөө Яг өөртөө зориулсан юм хэмнэлд орсон гэсэн чи. амьдрал явангууд л ингээл нэг юм нас нэг эндээс нэг юм зороол. Тэг би ч бас их л бас л нэг ёрдгор үе дээрээ бол бас л амар ёрдгор тэгсэн чинь л яагаад ингэсэн тэгэл энэ их олон мянган хүний Монгол төмний чинд одоо нэг амар гоё халуун сэтгэл чинь маш их том халуун сэтгэл чинь л инхүүлж байгаа юм л та хөрхий. Асан садуухан өрөөдөлтми чигүүрнэн тэнсэн амьдралмэ Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэй Чанчмын шүлэгээ улсын гавьяа жүжигчин телевизийн хөгжим За алдарт Уснуурыг бараг дуулаагүй шүү дээ өөрөө. Эртний далайн арлах сэч ихэр тагны өөрөлдөө Студара Ингээл ороод ирсэн үү? Одоо ойлгож байгаа юм уу дахиад? Ойлаа. Ай. Ичээг уснуурыг онгоцсон дотроос харж байгаа битсэн тэр агуу жанчаа гоё. Оо бүр гэж уйлж шít. Одоо энд баларах гэдэг чи. За тэд нэг сайхан нартай өдрөө уснуур дээр очин доо. Студия Сангират Шаша эцгийн шүтээ айгунд мэлтрээ харшануга ашнумхи наруса өдмит нухэ отхи
чимээ элний тулгаан уснаа Бүхэл хүн ингээд нөгөө сэтгэл дотроо өмөрчгөр. Дагаад тэр энерги чи бие мэдэрч байгаа. Оо өстө дуулж. Тэгээ надаас хоол гарах байлж байгаа. Харьхаа түргэн ханххийн ууц харуулайдан халях цаа хотон дөрвөд баяд хатхи хотлоор чаргаан илэх нутгаа айганд мэлтрэх ашадуга ашд мөнхийн аруусаа Нэг хэмд орж ирж байна те бүх хүний сэтгэл санаа. Энд чи ингээд идэ Хүмүүсийн амьсгал хүртэл нэг хэмд орж ирж байгаа. идэ 100000 хүн чинь яг нэг хэмжээд орчих. А энийг би илүү мэдэрч чадж байгаа учраас над руу зохилт нь орж ирээд тэр илэрлэл нь надаар гарч байгаа. Нас 60-таа хүрээд одоо их нэмгэн сормостой болж шүү. Энэ хөндөрлөгөөс харахад. За, өшөө. Сумих зэрэглэн дэгэгэ анярлаа сүсгэлэхийн эрхэ эч минь бодордно хүүгээ ирнэгэд сүгэргө үсэлэ чилтэл насиг ширтээ Alsın suma çime Aymin xarta şuten mini bile Sadığa tengeş tuğulun zamxarna Salbırxın erxe Эч минь бодордно аргын цаанд цагаан бүлэж амьсгаа чилтэл ласыг ширтээ алсуд сумаа чимээ аймин хайртай шүтэн миний билээ Таны ихлүүлсэн хийж байгаа бүх зүйл чинь бас олон хүнд урам өгч, олон хүнийг хөглөж, олон хүнийг ингэж хамтруулдаг гэж би бол боддог. Тэгэхээр энэ ажлаа бас үргэлжлүүлж Монгол туурхтанд одоо үлгэр жишээ болж олон хүмүүсийг нэгтгэж ая дугаараа одоо олон хүнийг бас баярлуулж яваарай гэж хүсээ өрөөё. Хөлөрч харагдана хүүгийн тань сэтгэл гэгэлзэн байна хүний царигтай хүчин явна хүслийг таны мэгэлээд яваад очиндоо алсад сумаа чимээ
Тэнүүн цэнхэр нутгаа тэнгээс далаа эндээс гоё харагч. Дорооны бичлэг болж ирж байна. Йоо ямар гоё. Энэ утаанаас цухтаад байгаа юм бэ? Өмөлцөл санах аавын нүгэж хөрөмтөд хоцрох нуур минь шаргалдана хөрөмтөд хоцрох нуур минь шаргалдана зэрэглэм яралсан талаа цэгээс шугсан нуураа бураа шигэ бодоод буцаад ирлээгүй Энэ дээр өстө бүр тисж жагаад ингээд сэтгэл хөдлөлөөх дарж иж дуулсан л та. Бас яг миний энэ дуулж байгаа ингээд нэг ингээд хадгалагдаад үлдчихэх гэж бодсон байхгүй юу? Илгээлтийн эзэл дээр их үйлсэнтэй энэ. Тий. Чи тэгтээ сая яг энэний өмнө увснуур дээр уйлдсан болохоор жоохон онгоосон. Тий, энэ дээр нэг жоохон онгоочихгүй. Нөгөө ихэндээ гарч ирээд нурцсан л та. Хоош нуруул тэгээ хоолоо тэр чигээр байхгүй болно шүү дээ. өрөмтөд хоцрох Энд чи одоо яатсан юм бэ? Дуулах гэж биш. Уулах гэж ирлээ. Хүмүүс ч бас шүүмжлээ шүү дээ. Бас нэг хэмжээ хязгаартай байхгүй л тий. хоёр нүдэчилээ хорвогоор нэр хайгаад чи эргээд хизээ 3 удаа толгойш ирж чанж идэл төв цэгэлт хүрээлэнд үргэж юм а гэх хүмүүс инээлдэг байсан шүү дээ. Эцэн тэгтээ бас миний 2 дахь удаагийн үргэлж шүү. 20 жилийн зайтай. Жагаах бас уцаар хэцүүгүй ярина тий. Чи тоглолтыг зохион байгуулж захтаа надруу ирсэн. Чи нөгөө амтны дуудуулаад тийг хүүхэн мөн үү? Ботгоны дуу гараад ирсэн. Тэгэхээр нуур хүрээ. Орохгүй гэв. Тоглолтын урталж байгаа харж ирээ тий. Тий. Чирээсээ тайзан дээр гараад ерөөсөө л Сая энэ тоглолтын дээр бас ингээл нөгөө тийш хараад зогсон. зогс. Ерөөсөө эргэж харихгүй. За 1 минут болох. Сол авах хэрэгтэй гэж. Хүмүүс дуурахгүй байгааз. Дахиад 2 минут зогсон. Хамаагүй дахиад 3 минут зогсон. Тэгэл тоглолт эхэлнэ дээ. Энэ нөгөө дэлхийн нөгөө том тоглолтууд ч бас нэг тийм хүү болд юм байл шүү дээ. Шүүгээдээд эргэж харж өгдөг. Тэгэхээр завхлагын тоглолт ч бас өөр байхгүй. Тэр дулаахан намраар те ямар ч гэрэлгүй хэлж байгаа ч бас шинэ хэв маяг оруулж ирж байгаа байхгүй. Тэгтээ сэтгэл нь гоё л да жагаах юм. Гоё. Тэг чи орж ирээд бүр яг тэгүүлчих гээд үзээд байгаа байхгүй. өрөмтөд хоцрох нуур минь
жаргалтна Бүх найзуудаа байна. Найзууд байна уу? гэнэн бодлууд дагуулсаа гэнхэн багын дурсан жасанхлаа хадалж туулах амьдралын нугчаан хамгийн түрүүнд найзыгаа зорих юмаа Родина Манай ангиас ч бас олон сайхан найзууд маань Тий. болсон шүү. Икшиг хөнгөрхөө айлгуудаа эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа эрих цагийг гэрэлтүүлсэн анд минь Бид 3 дугаар бадаг дээр ингээд нэг хүмүүс ингээд дагаж дуулж хахад надад энэ бас миний багын найз Пага цэгээ хоёр ус харагдчихсан. самч явсан Ирсэн байгаа юм шиг санагдчихсан. Тэд нар ингээд ирчээд ингээд бид нарыг толдоод харж байгаа юм шиг харагдсан. Санагдсан. дэдэлсэн найз минь соси Родина Яг энэ үед Икшиг хөнгөрхөө айлгуудаа эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа эрих цагийг гэрэлтүүлсэн анд минь Манай ангийнхан цугларахаараа энэ дууг бол байнга л тий дуулдаг шин. Нөгөө хэдээ дурсаал тий. энэ дотор ирсэн найзуудаас гадна тэнгэрт байгаа найзуудад зориулж би харуулдаг. Энэ дараа тэд нар баг ингэж тэнгэрт Яг ингэж харсан баг тий. Йоо за одоо би эхлэх гэж шүү. дүүлэн шуудуцаа өрн ноёстой хорволдгээ хойрчид гэдэг амьдралын замдаа хочир сэтгэгүй чиний миний хөрдөө Родина Икшиг хөнгөрхөө айлгуудаа эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа эрих цагийг гэрэлтүүлсэн анд минь Родина Икшиг хөнгөрхөө айлгуудаа
эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа эрих цагийг гэрэл төгсөн анд минь эрих цагийг гэрэл төгсөн анд минь эрих цагийг Яг түрүүний шиг дээрээс харсан юм байна да. Тий. Манай найзууд. 어디가 칠지어리가 Сая хоолон дээр ингээ нэг тийм сэтгэлийн юм гарч ирж байгаас гिचг гээд байгаа юм шиг тий. 익시를 헝그르하 Төр цэнгдэг, төв цэнгэлдэх хүрээлэндээ монголчууд ингэж ийм гоё нэг дугаар дуулах гэж. Ёстой яг тэнгэр лүү хүрэхээс аргагүй. Тийм. Нэг дэлгөн дээр монголчууд Янз юм байна. Саяны асад суугаа ээжийн арталд хөлгүү цэнхэр нуурын арталд миний найзын арталд маш гоё дүрснүүд хийсэн юм байна. Одоо би өөр харж штэ. Би ч нөгөө үзэгчд рүү хараад байгаа учраас те. Маш гоё хийсэн юм байна. Ээжийн зураг эргээ хартсан бол дахиад болохоор байж. Тэр найзуудын дунд дээр маш гоё зулга гарч ийн. Тэр их олон найзууд одоо манай ангич нь 27 л 37. 20 дурсан шүү. Тий 20 хэдэн хүүхэд. Тэрнээс 10 залуу өнгөрч байгаа байхгүй. Тэгэл харамсмаар шүү те. Тэр найзууд маань ирсэн байх. За тэгээд миний багын найз Баяр гэрэл цэгээ пага энтер маань ирсэн байх. Данжин төвлөрөх. За тий тэгэл энэ хөрлөл яг л нэг ийм үе дээрээс ингээл Та нараас салдгүй байсан шүү. тий дулаахан намар тэр жишээлбэл аав ирсэн баг. Тэрнээс хойш ингээл бүгд өргөдөөд Цэхэр нуур дээр ээж нь ирсэн баг тий. тий. Мундаг байна. Сангад миний дараагийн дүү хүслийн цагаан харгуй. Улсын хавьяа жүжигчин Жавхлангийн үг, соёлын тэргүүний ажилтан Пөрөвсрөнгийн аяд. Өөрөө бас дооны шүлэг биччихнэ. Бас мундаг. Улсын хавьяа жүжигчин нэрт дуучин Яа, энэ утгыг ямар гоё зарлалт юм бэ. Үнэхээр энэ төрийн наадам нээж яхаар төрсөн олоотой юм аа. Монгол улсын гавьяа жүжигчин Самдын Жавхлан маань энэ намар Дулаахан намар гэсэн сайхан тоглолт хийлээ. Жавхлангаа бол би сайн мэднэ. Үнэхээр одоо энэ цаг үеийг эзэлсэн Монголын нэрт дуучин мөнөөс мөө. Ордонд би 3-4 хонжсэн байхгүй. Өрөөнөөсөө гарахгүй. Тэр үед энэ шүлгийг зохиогоод асал тэмцэл зарлж ирсэн л үйл дээ. Гадаа нь чоноол, дотор нь чоноол жижиг мөрөөс ордны нэр. Үнэхээр болохгүй санагдаад байгаа юм чи яах вэ? За дотор нь хэд ончигээл гоноол, гадаа нь хэд ончигээл ирсэн. Ясаа 용다 거울로 그 잠이 돈다 울리기는데요 Өдөртөлний 300-аас 500 хүн яг нөгөө төмө олны асарсан хоолыг л идэх байл шүү дээ. Амар хүүтэн үе таарсан тий. Гэтэл нэг Монгол гэр бариулчаагүй шүү. зүрхийг юунд шанадаа өдрөгийг итгэли 도움에 өнчмөн үлгсэё Өөдрөггийн итгэлийн дунд минь өнчин нулимс юунд асгарна вэ гэж байна шүү дээ. Би бас дуулаад байгаа шүү дээ тий.
ингэ чадлаараа л үзээд байна штэ. Та яагаад ингэ нэг гоё сонсохгүй байгаа юм бэ гэж гомдоод байгаа штэ. Дээр чи нэг өгөн дотор үг хийж тэмцлийг дандаа дуугаар илэрхийлж ирсэн шүү дээ. Одоо өмөлдөж харамдлах нутаг би ганцаардаад байна. Энэ хүслийн цагаан харгуй. Хөх шоргоолсны домог тий дандаа тэмцлийг үгээрээ дуу болгож илэрхийлжсэн. Гэхдээ тэр үед чи би ч анзаардгүй байсан. Бүх юм цаг хугацаатай гэж. Одоо ингээд эргээ харахаар нэрэл энэ үед нь бид нар гараад зогсчихгүй явж гэдэг юм. Ухаарчихгүй, хэрчихгүй яв гэсэн бодлоос төрдөө шүү. Ожрах тэнгэрийн ингээ цэжлийг үнээс очсон гэрэлтэй Оруугүй зөвийг дуулах дуунда хотодгүй үнийг дуудах хүчирдээ хүслийн цагааргүй ясаа ёнда хүрэх бидээ хөврөх цагийн айсан хүлэгмэн ёнд сонсох бидээ хүлэгмэн ёнд сонсох бидээ Би энэ нэг чихвж зүүцсэн нэг энэ дуран бариад яваад байгаа нөхрийг л унчих хэл гэдгээс л их санаа зовж ирсэн. Яг л энэ ойрхон зандал тойроод байгаа юм чинь. Хөөе миний дүү унчих үед чи ингэж итгэхийг хакерч байгаадаас унч. Наад чи ингэж өсөрч буугаад Хилтэл яваад байгаа юм. тийм энэ хүний тоглолтоос давхар яваад байгаа байхгүй. Соёлын гавьяа цутгэлтэн баян мөнхийн үг урлагийн гавьяа цутгэлтэн ямдуржийн аялгуу Хөхнөр киноны дуу зүрхний экшиглэн Монгол улсын гавьяа жүжигчин Самдын Жавхлан хосоргосон симбрөө яасан инхри өмбэ хонгор сэтгэл минь ямар ихээр уйрна хатан зүрхний хараа зүдэндээ хаач явна ханхорвочи яасан удаа Нурын шаргаданга яасан амгадан юм бэ нууцхан сэтгэл минь ямар ихээр догдолно алдран асны хараа сэтгэлдээ тэж явна амьдрал минь чи яасан байлаа Тэгээ энэ хүний авсан дүрс чинь бас ингээд харагдталаараа зэрэг их гоё харагдаад байгаа. Орж ирээд байгаа шинж. За яна өнчгөдөө нэ. Яг яг унших гэдэг үстэй. Би яг тайзан дээрээс нэг яг тэгж. Оо тийм. Би тайзан дээрээс яг тэгж хэлэх гэжсэн байхгүй юу? Оо яа. Аа тий. Нийт арай л хитгэхийг хакраад байгаа юм шиг.
хүн болгоо ажиллаа яг ингэж хийдэг болоос. Ойрхон хонгор салхин яасан дураараа юм бэ? Ойхон сэтгэл минь ямар ихээр хөдөлнө вэ? Нандин харим бодлоо зүүж явна. Нарт орчлон чи яасан гээ? Карта өгч уулчаал тэгэл хүлээсэн гэж дуулаад яасан дураараа юм бэ гэд үлдэгдлийн хараад байгаа юм уу? Одоо үргэлжлүүлээд та бүгдийн өмнө нэгэн гайхалтай уран бүтээлчийг өрж байгаадаа таатай байна. Бороо ганц нэг тусах сайхан, борог өвс норсон байх сайхан, хаврын цас гэрлүү урсхан сайхан, хаа нэгтээ бүсгүйчүүд инээлдэг сайхан. Давг дөржин шүлэг урлагийн гавьяа сэтгэлдэн хөгжмийн зохиолч Алтан хуйгийн хөгжим, унган хайр жүжигийн дуу. Эрхэм гавьяат Жавхлангийн ангийн анд хослон дуулагч, улсын гавьяат жүжигчин, дуучин Төвшин Жаргалын баясгалаа. Гоё зарлж. Энэ үзэгчдийн жууга. Яг энэ үед ямар сэтгэл төржсэн. Жиг тайсан дээр них олон амар олон жил гараагүй. гайгүй байж байгаа басж байгаа шүү дээ. Айгаад тассан шүү дээ. Бүр толгой эргээд. Гэтэ амар гоё байсан. Өөлөх гац. Нөгөө үзэгчтэй санцсан. Өөлөх гал. Тэгэл за тэгсэн шүү гэл дотроо. Нэг үрчлэн танихгүй ч нэг үрчлэн санд юм билээ шүү дээ. Үзэгчдийг хүн. Өглөө нар шиг туяарн ирчээд удаан жаргалын заяа дэртви унган хайр юм уу очмын хот зүрхэн тойлноос гээдэггүй мовтоо учрын жаргал инээдэггүй За энэ дууг бол би чамд санал тавьж энэ чиний хоолойд маш хамгийн гоё тохирно гэж дуулуулж ирсэн мэт. Тэ шүү. Айгу олон жил юм те. Чи хэлж ийж дуулсан те. Дандаа хамтар явахын жаргал үе
Баярлалаа. Монголын урлаг тойртой ард түмэн та бүхнийхээ энэ үдшийн түмэн амар амгалан айлтхан хүндлэн ёсолж байгааг минь хүлээн авноо. Одоогоос 20 жилийн өмнө дуулсан Хэрлэн туяагийн шүлэг Сиродын хөгжим зөвхөн чамдаа дуулъя. Уучлаарай цэцгийн тайзан дээр даахгүй. Сэрүүн намар эргэдэлж сэтгэлийн үнийг хараа мартахгүй. Уйгусахин илбэ дүнгөрсөн одоо ингээд та бүхэндээ зориулаад хамаг монголчуудтай зориулаад тоон нутагдаг дуулъя. Гунга Чимитовын үг Анатолий Андреевийн ая тоонот нутаг дуучин Монгол улсын гавьяач жүжигчин Төвшин Жаргалын баясгалан Халя хүүхэн дуурин дуудаа
Монгол улсын авьяач жүжигчин Самбын Жавхлан гитарисны өргөе. Төлөмда чамаага өрөвдлөөгээд чиг яах вэ? Өдөрөдөө мөртэйгээ өнгөрөөж яаж туулидаа Отхолуймда чамаага Одлогэж чиг яах вэ? Манай нэг үеийн найзууд бас гоё юм шүү. Оо манай чуука. Манай хишгээг л жоохон бараан газар зогсоодсон байх юм. Бараан царайтай.